За өчигдөр миний бие одоо гадаад улсаас гэртээ ингээд яваад иртэл цэл өмхий орчин ухтлаа. За шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө Улаанбаатар цахилгаан түгээс сүлжээ төрийн өмч товцоод компани нэг хэдэн хоолны савнууд цахилгааны маань тасалснаас үүдээд нөгөө хөрөгчөнд байсан хамаг одоо хоны мах шүлэн гисэж хайлж одоо өмхөрөөд тийм муухай болгосон байна. За тэгээд энэ шалтгаан нөхцөл нь юу байваа? Яагаад ийм зүйл болов гэд ер нь бол энэ тогныхоо төлбөрийг би одоо сүүлийн 10-аад жил ямар шил авах төлөөд ирсэн хүний хувьд гайхаад ингээ асуусан чинь тэднийхөө өөрсдөө нэг тог имэн чиг нэг тийм гачин золбин аппликейшн хийсэн юм байна. Тэгээ иргэд нэг 10 жилийн турш төрийн банкаар ирсэн хэмжээний дагуу одоо манай төлбөрөө төлөө сурцсан хүмүүс чинь нэхэмж ирэхгүй болохоор нь төлбөрөө төлсөн юм байна. Одоо чи ирсний нэхэмжийн тэр зураг төлдөггүй учраас төлсөн юм байна гэж бодоо явж идэл ингээд бид нэр хохирооч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Монгол ардын намаас албан тушаалд очсон энэ хүмүүсийн хийдэг ерөөсө хамгийн хорлонтой ажлууд ерөөсө хаах, хорих, хураах, булаах, устгах, таслах. Ерөөсө яг хийдэг ажил нь ерөөсө энэ. Эдгээрт одоо иргэдтэй илүү боломж олгох, төлбөрийн олон хувилбар гаргах, илүү таатай орчныг болгох ерөөсө ямар ч тийм бодол байдаггүй. Зүгээр өөрөөсөө нэг дээшээ харж хөвтөж гал нэг золбин юм бодож олчингуудаа түүнийгээ ингээд гинтхэн тулгаад өөрчлөн хийлгүүгээр мэдээлэхгүйгээр ингэж хорлож байгаа энэ явдал нь бол үнэхээр зүй бос байна. Би ганцаархнаа хохироог байна. Хэдэн мянгуулаа хохирсон юм байна. Үүний төлөө одоо тэмцэх болно би одоо.